Төв аймгийн газар нутгийн 18.7%-ийг ойн сан эзэлдэг. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Төв аймаг 20 сая мод тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаараа 4.5 сая мод буцсууг тарьж ургуулад байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймагчууд ногоон сэргэлт, ногоон Төв аймаг сарын аяны нээлттэй зохион байгууллаа. Нээлтийн үеэр аймаг сумдын удирдлагууд ногоон Төв аймаг болохын тулд өрх бүр хашаандаа 5 мод тарih, нэг иргэд 1 мод тарих түүнийг арчилж ургуулахыг уриалжээ. Стратеги төлөвлөгөөний хүрээнд бол 21 он хүртэл бол 21 оноос 25 он хүртэл бол бэлтгэл зохион байгуулалтын үеийг хангаж ажиллах. За 25 оноос их тарилтын жил эхэлж байгаа. Тэгээд бид бас өөрсдийн бэлтгэл зохион байгуулалтаа бүрэн хангах, за мөн мэргэжилтэй ажилтнаа бэлтгэж хангах, за тарьцуулах цагааны нөөцийг бас өшөө илүү нэмэгдүүлэх ийм хэрэгцээ шаардлага үүсэж байгаамаа. Тэгээд энэ бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллаж байгаагийн хүрээнд энэ жилийн мод тарих ажлыг бид Төв аймагчууд хамгийн засаг даргын захирамжаар 5 сарын 1-ээс 5 сарын 31-ний хооронд зохион байгуулж байгаа. Энэ ажлууд маань нийт өрнөж. За ер нь бол нэгдүгээр сум орон нутгууд мод тарих газраа тодорхой болгож сумын иргэдийн хурлаараа батлах хэрэгтэй байна. За дараагийн ээлжинд мэргэжилтэй болсон хүчнүүдийн хэрэгцээ шаардлага нэлээдгүй гарч ирж байна. Бид бол сургагч багшийн сургалтуудыг нэлээдгүй зохион байгуулсан. Үүний хүрээнд бол 27 суманд маань 200-аад сургагч багш бэлэн байгаа гэдэг. Бүхэн одоо төр захиргааны байгууллага гэхээс илүү иргэд бүгдээрээ хамтдаа Төв аймгийн 90 гаруй мянган иргэд хамтдаа энэ аймгаа ногоон болох байгаль дэлхийгээ хайрлах энэ арга хэмжээнд бол одоо хамтдаа одоо оролцохыг бас уриалж байна. Зөвхөн одоо төрийн албаа багш хэдэн мод тарьдаг, тэрийг усаж арчна гэхээс илүү иргэд маань өөрөөсөө хашаандаа нийт эзэн талбайдаа хамтарч энэ модыг тарихыг бас уриалж байна. За ер нь бол мод тарина гэдэг бол зөвхөн одоо жишээ нэг суулгаад хаях биш. Бид хүн цаашдаа энэ модыг илүү ургуулах, хамгаалах, хайрлах, арчлах тал дээр нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Зүгээр нэг улсуудын үрсгээ эзэн модыг авчаад нэг ухаад суулгана гэдэг бол ганцхан асуудал. Тэрийг цаашд нь ургуулж, бойжуулж одоо энэ байгаль дэлхийг ногоон болох хайлж хамгаалах гэдэг бол хамгийн том асуудал байгаамаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 1000 сургагч багш бэлтгэгдсэнээс Төв аймагт 76 иргэн албаа агчид сургагч багшаар бэлтгэгдэн гэрчлэгээ гардаа авсан юм а. Эдгээр сургагч багш нар иргэд олон нийтэд мод тарих арчлан хамгаалах чиглэлээр мэдээлэл өгөх арга зүйн зөвлөмж өгөх хэрэгтэй юм а.